За игдэлээстэй хамтаагаад баярлалаа. Дундын бүс ярилцлагын нэвтрүүлгийн ээлжил дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаад дундын бүсэд улсын их хурлын гишүүн Хүрлбаатарын баасан жаргалыг өрсөн байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтай баярлалаа. Баярлалаа. Хоёулаагийн ярилцах сэдв бол яг сүүлийн үед өрнөд байгаа хоёр том асуудал байна. Одоо том гэж хэлэхгүй байхаар голчтолт. За эхнийх нь бол мэдээж Монгол улсын үндсэн хуулийн цэц түүний гаргасан шийдвэртэй холбоотой асуудал байна. Хоёр дахь нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг бас ярих нь зүг болов уу гэж таныг хүрсэн юм аа. За тэгэхээр миний энэ дотор эхлээд энийг гаргаад тавьчих гэж бодоод Монгол улсын үндсэн хууль байна. Үндсэн хуультай холбоотой асуудал их ярьж байна. Үндсэн хуулиа одоо цэцэн шийдвэртэй санал нийлээгүй хүмүүсийг үндсэн хуулиа дорд үзлээ гэж ярьж байна. За тэгээд цэцэн шийдвэртэй санал нэгдэж байгаа хэсэг нь бол үндсэн хуулиа бол бид дээдлж байна гэж ярьж байна. Энийг эхлээд хуулийн дээш нь тавьчих. Энэ доор тавьж болохгүй бах тийм ээ. Чухал баримтч учраас. Би ч одоо энийг үндсэн хуулийг Монголын одоо эрхчлөөний баримтч гэж боддоо шүү дээ. Зүг бодож байна уу би? Тэлгүй яах вэ? Тэгэхээр ардчлалын баталгаа. Тий. Одоо ямар зах зээлийн чиг шугамар амьдрахаа хүртэл энэ баримтчдээр бас бид нар бичээд тэгээд баталсан байдаг тийм ээ. Тэгэхээр хоёулаагийн эхний сэдв бол мэдээж үндсэн хуулийн цэцэн шийдвэртэй холбоотой. Цэцэн шийдвэрийг дүгнэлтийг бол одоо зөв буруу гэж хэлээд байх хэрэг алга. Тэмч боломжгүй байх. Тэгэхдээ цэцэн шийдвэр ямар үр дагавартай гэдэг асуудлаас ер нь эхлээд ярих нь зөв болов гэж бодож байна. Миний эхний асуулт бол энэ үндсэн хуулийн цэцсийн дээр яг юу вэ? Би л үндсэн хуулийг өрөөлгөж. Цэц гэдэг чинь өөрөө институт, байгууллага гэдгийн цаана 9 гишүүн байгаа. Тэр энэ хүмүүсийн дээр гэхээс илүүтэй энэ хүний гол одоо хүмүүсийн дагаж мөрдөх баримтлах баримтчиг бол үндсэн хууль. Та бүхэн ялангуяа улсын их хурлын гишүүдэд үндсэн хууль дээр гараад тавьж хагаад тангараг өргөдгөө. Үндсэн хууль зөрчихгүй бид нар гэдэг агуулгаар бас тангараг өргөдөг. Гэтэл тангараг өргөсөн гишүүд үндсэн хууль зөрчишээ гэдэг энэ дүгнэлтийг гаргалаа. Та үндсэн хуулийн цэцэн гаргасан дүгнэлттэй санал нийлэх үү? Одоо зөв буруу юу гэж асуух утгагүй болчиход байна. Зарим хэсэгтээ санал нийлнэ, зарим хэсэгтээ санал нийлэхгүй. Энд дэр нэг юм хоёр ялгаатай юм байгаа даа. Дүгнэлт гарсан шийдвэр гэдгийн цаана дүгнэлт тогтоолгын хоёр өөр зүйл байгаа. Дүгнэлт гэж гарсан. Тэгээд дүгнэлтийн хамгийн төгсгөл хэсэг дээр хоёр зүйлийг дүгнж хэлсэн. Дүгнэх нь гэж агаад. Тэр хүртлээр нэгтгэн дүгнсэн бас нэг хэсэг байгаа. Тэгээд хамгийн сүүлд дээр дүгнэлт гэж байна. Дүгнэлтэн дээр улсын их хурлын гишүүн Булган Туяаг үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн 43-1 гэдэг заалтыг тогтоол нь үндсэн хууль зөрчсөн гэдэг ийм хоёр заалтыг дүгнэлтээрээ гаргасан. За би зөвхөн хувьдаа дүгнэлтийн эцсийн дүгнэх хэсгээс гадна нэгтгэн дүгнсэн хэсгүүд дээр санал нийлэхгүй байгаа хэсгүүд байгаа. Дээрэс нь яг энэ нөгөө процесс бол яаж явагдсныг бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгээ процессын явагдсан байдал нь процесс нь өөрөө процессын шударга байдлыг хэр хангав гэдэг дээр бас сэтгэл дундуур байгаа. Тийм. Би бас гайхаадсан юм л да. Үндсэн хуулийн цэц бол одоо түүнээс салбарласан хуулийн заалт нь үндсэн хууль зөрчиж юу үгүй юу гэдэг юм уу. Энэ асуудал дээр гол нь шийдвэр гаргадаг. Мэдээж яг хуулийн дээр бол улсын их хурлаас гарах бусад шийдвэрт гэж байгаа. Ерхий сайдыг огцруулах тогтоол дотор үндсэн хууль зөрчсөн заалт бол би жишээл олж харахгүй байна. Тэрийг ч ерөөсөө хинч маргаагүй. Тэрэн дээр ч дүгнэлт гаргав. Тэгэхээр ерхий сайдыг огцруулах тогтоолыг хилцэж эхлэхээс батлах хүртэл процесс дээр одоо хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан юм болов уу гэсэн би ойлголттой байгаа. Миний ойлголт ер нь зөв байна. Би харин тэрийг одоо тэрэн дээр бас нэлээд эргэлзээд байгаагийн нэг асуудал нь тэр юу гэхлээр дүгнэлтийнхаа ихэнх хэсэг дээр одоо энэ нэг толгой гэж гардаг штэ тий дүгнэлтийнхаа толгой хэсэг дээр Монгол улсын ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа үндсэн хууль нийцсэн хэсгийг шийдвэрлсэн гэж байна. Тэгэхээр үйл ажиллагаа явж байгаа. Доошогоо ямар асуудлыг шийдвэ гэдэг дээрээ Монгол улсын их хурлын дэд дарга гишүүн Булган Туяагийн үйл ажиллагаа хоёрт нь тогтоол хоёрыг гэж байгаа. Тэгэхээр яг шийдсэн асуудал нь улсын их хурлын үйл ажиллагааг цэцэх нь уу?
тогтоолыг хийнэ уу гэдэг асуулт тий. Тэгсэн мөртлөө хойшоогоо явхлаар яг дүгнэлт хэсэг дээр тогтоол үндсэн хууль зөрчсөн гэхлээр тогтоолыг хийнсэн юм болов тий. Тогтоол үндсэн хууль зөрчсөн гэж гарч байгаа юм болов гэж харж байгаа. Тэгэхээр улсын хурлын дарга уламжлалт яг тухайн өдрийн хуралдааныг даргалж явуулсан. Тэгээд нэг асуудал байдаг. Цэцгийн дүгнэлт дээр ч гэсэн уншиж чад өөрсдөө тэр эрсцийн асуудлыг яриад байгаа. 16 оны эрсцээр 17 доо хуралдсан юм үгүй юм. Энэ бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргаад байгаа. Тэр үнэхээр 16-ныхаа эрсцээр хуралдсан юм уу? Үгүй юм. Та дотор нь байсан үний хувьд сайн гэж байна. 16-ны эрс 17-ны эрс хоёрыг нэгтгээд хуралдсан. Цэц нэгтгэн дүгнсэн хэсэг дээр 16-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бус хүчингүй хурал болсон гэж байгаа. 16-ны өдрөөс хурал болоогүй шүү дээ. Эрсцэл үсгсэн. Тэ? Тэгээд хэрвээ 16-ны хурал хүчингүй юм бол 17-ны өдөр бид нар 16-ны эрсцийг нэгтгсэн. Тэгэхээр 17-ны хурал ч гэсэндээ хүчин төгөлдөр бус. Нэгтгэж дүгнэхдээ дээрэс нь 16 17-ны өдрийн эрсцэн өөрөө эрсцийг одоо бүртгэсэн ажиллагааны өөрөө үнцэл зөрчсөн гэж үзэж байгаа бол 17-ны хураллаар шийдсэн бүх асуудлууд бас хүчин төгөлдөр бус гэдэг. Ингээд яг хоёулаа илүү нөгөө үр дагавар талаас нь харах юм бол маш олон ойлгомжгүй асуудлуудыг араасаа дагуулад дээрэс нь парламент цаашид хуралдаж асуудлыг шийдвэрлэх дэг жаягт үндсэндээ нэлээд том өөрчлөлт орхуц хэмжээний шийдвэр гаргachгүй. Тэр өөрчлөлт нь өөрөө яг парламентын өөрийнх нь бие дааж шийдвэр гаргах эрх хэмжээ дархлаанд хэр нөлөөтэй вэ гэж одоо бол бид нар харах ёстой. Тэр талаас нь ярих ёстой гэж бодож байгаа. Цэцгийн дүгнэлтийг харахаар ялангуяа хоёр асуудал дээр би жоохон санаа зовж байгаа гэх юм уу да. Нэгдүгээрт мэдээж энэ эрсцийн асуудал байгаа. Хоёрдугаарт идэвхтэй санал хураалтын асуудлыг бас дүгнсэн байгаа. Дүгнэлтэн дээрээ улсын хурал аливаа шийдвэр гаргахтаа гэж бичсэн. Би бол бодохдоо бүгд дээрээс нь яг нөгөө тухайн хурал оролцоод ингээ явж явах те тэр процессуудад юу гэж харсан бэ гэвэл бас уншиж сонсгож явах ч гэсэнтэй надад бол тийм ойлголт төрсөн. Юу гэвэл ялангуяа албан тушаалтныг огцруулах, томилох гэдэг эдгээр асуудлууд дээр яг идэвхтэй санал хураалтын журмаар явах юм байна. Өөр бусад одоо шийдвэрүүд өөр олон шийдвэрүүд гаргаж байгаа тийм хууль баталж байгаа, тогтоол баталж байгаа. Өөр бусад шийдвэрүүд дээр одоо нэг заавал идэвхтэй байх гэдэг шаардлага тавихгүй юм байна. Ялангуяа албан тушаалтных тэр онцгой жинийг тавьж байгаа юм байна да. Тэр талаар бичигдэх юм болов гэдэг хүлээлттэй байсан. Боловч одоо ингээд альва бүх төрлийн шийдвэрүүд дээр заавал идэвхтэй санал хураалтаар шийдвэр гарна гэх. Тэгэхээр энэ нь өөрөө манай одоо улсын хурлын үйл ажиллагаа үндсэндээ гацаанд орох үс хэмжээнд очих үедээ гэж болгоомжилж байгаа. Тэгээ идэвхтэй санал хураалт гэдгийг яг би зүгээр телевиз үзэгчдийн хувьд бол бүгдээр эрсцэндээ орчдөг. Яг дэмжих санал дээр орж ирээд татгалзах конопо биеэрээ идэвхтэйгээр саналаа өгдөг. Татгалзаж байгаа тохиолдолд заавал татгалзах товчийг дарж болно. Дарахгүй байсан ч дандаа татгалзах руу ордог. Тэр процесс эхэлж байгаа. Тэгэхээр гишүүдийн хувьд бол өнгөрсөн одоо хугацаанд бол дандаа энэ процессор явж ирсэн. Бүхэл шийдвэр, бүхэл хууль тогтоомжууд дандаа энэ процессор явж ирсэн. Татгалцсан тэдгээд ингээд энэ санал хураалтууд гардаг. Татгалцсан санал дотроо идэвхтэйгээр татгалцсан, идэвхгүйгээр татгалцсан гэдэг ойлголт юусоо байгаагүй, огт байгаагүй. Хэрвээ гишүүн биеэрээ орж ирээд эрсцээ өгчөөд тухайн санал хураалтанд оролцмооргүй тий байх юм бол тэрийг үндслэлтэйгээр их хуралд заавал мэддэх үүрэгтэй гэдэг. Тэр нь гэхдээ бүх асуудал төр байж болохгүй. Зөвхөн үндсэн хууль зөрчиж байгаа гэж болжгүй үзэж байгаа асуудлууд дээр эсвэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа бол тэрийг заавал чуулганы танхимд мэдэгдээд эрсцээс албан ёсоор асуулна гэж байгаа. Эрсцээс албан ёсоор асуусан ч гэсэн тэр нь татгалзсан санал тооцно гэж байна. Тэгэхээр нөгөө хэдийгээр татгалзсан санал тооцож байгаа ч гэсэн тэр хүн гол нь тэр асуудлыг хилцэж байгаа процесстай санал нэгдэхгүй байх гэдгээ идэвхтэй заавал илэрхийлээ гэдэг хуулийн залт байдаг байхгүй. Тэгэхээр энийг ерөөсөө бас харж үзээгүй юм болов. Гэхдээ ер нь бол тогтож ирсэн одоо бидний мөрдөж ирсэн хуулиуд бол бүгд яг ингэж байна. Тий 16-ны шинжигөөл хүлээсэн гишүүд байгаа. Зарим нь өрөөндөө байна гэдэг асуудлаа яриад селфи хийгээд одоо ордноос гараагүй шүүмээр нотлоод байгаа юм яа тийм байсан. Асуух гэдэг юм санаатайгаар өрөөндөө бүгээд хуралдаанд орж ирэхгүй байхад гүйцэтгэх засаглалын
оролцоо байсан уу? Байсан. Гэдэгт итгэлтэй. Тэг яагаад гэвэл сайд нар бол ялангуяа энэ асуудал дээр бол оройлон манлаасан. Тэ? Сайд нар эрс бүрдүүлэхгүй байх. Сайд нар эрсэндээ орж ирэхгүй байх. Гадаа мэдээлэл хийх, тэ? Хэвлэл мэдээлэл хэрэгсэл олон нийтийг л ингээл талцуулах үйл ажиллагаа яваад байснаас биш. Үндсэндээ үндсэн хуулийн дээр одоо Улсын хурлын гишүүн чуулганы хуралдаанд оролцоод чуулганы хуралдаанд оролцож байхдаа байр сууриа идэвхтэй илэрхийлэх үүрэгтэй. Гэтэл яг энэ үүргээ умартаад те нөгөө талдаа л үндсэндээ яг бид нар бол тэр үйл явцыг юу гэж ойлгож байгааг засгийн газар их хурлыг одоо эрцээрээ бойкотлох те эрцээрээ боох замаар шийдвэр гаргуулахгүй байх тэр зүйл рүү бол ялчгүй түлхсэн. Тийм арга замыг бол сонгож тэрэн дээр бол маш идэвхтэй үйлдэлүүд гаргасан. Сайд нар танхимд орж ирсэн хэрнээ эрцэн уншуулахгүй гарч явцгаасан. Тэр өдрийн камерын бичлэг бүх юмыг харах юм бол орж ирээл гараал яваад байгаа. Тэгс мөртлөө эрцэн уншуулахгүй байгаа байхгүй. Энэ бол цэвэр яг санаатай үйлдэлүүд байгаад идэг. За нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт би зүгээр хувьдаа бол юу гих гайхсан бэ гэвэл засгийн газар парламентыг юу ингэж одоо юу гэдгийг боож хяхаж явдаг энэ үзэгдэл хэвийн юм бахтаа гэж их гайхсан. Яагаад гэвэл бүгд энийг яг хэвийн юм шиг хүлээж авч ирсэн байхгүй. Энэ чинь байж болох үзэгдэл юм уу гэвэл байж болохгүй тий. Одоо ялангуяа нөгөө тойргийн 15 тэрбум тий. Тэр бол одоо жишээний тод жишээ. Их хурлынхаа дээр засгийн газар нь гараад тодорхой хэмжээний тойрогт нь асуудлыг шийдэж өгнө гэж амлаад коноп худалдаж байгаа ийм процесс. Тэгэхээр энийг бид нар хүлээн зөвшөөрөөд хэвийн зүйл мэд ингэж явж ирсэн. Энэ асуудал дээр 2007 онд уган цэцгийн дүгнэлт гарсан байгаа дэдэг. Тэгсэн хэрнээ 2007 оны цэцгийн дүгнэлт гарсан байсаар хахад энэ зүйл яг л хэвийн болол ингээл жил ирэх тусам одоо бараг ханшин өсөд гэх юм уу тий ханшин өсөөл ингээл явж идэг. Тэгээ үндсэндээ бол засгийн газрын гишүүд нь өөрөө эрх мэдэл, мөнгө, санхүү гэд олон эрх мэдэл байгаа учраас эргээд парламент нь өөрөө засгийн газрынхаа одоо өмнө толгой бүх идэл ийм л одоо дүр зураг ийм л нөхцөл байдал руу үндсэндээ орсон юм байна л гэж харж байна. Тэгээ энэ бол хэвийн биш байх ёстой зүйл биш. Наад хэвийн ишүү гэдгийг одоо жишээ нь дасцсан байна л та. Үндсэн хуулийн биш. Тэ? Ковид үед ер нь бол илүү шат тагсан гэх юм уу. Засгийн газар нь бид нар одоо ард иргэдэд хамгаалах гэж байгаа эмчилгээгчний гэдэг байдлаар хандаж нэг удаагийн хуулиуд оруулж ирж тэрийг нь улсын их хурл өгдөг дуугүй баг хилцүүлэггүй шахав. За одоогийнхыг бодвол хилцүүлэггүй шахав. Батлаад явж исэн тохиолдлууд бол байгаа. Яг хөө засгийн газрын гишүүд тэр өөрсдийнх нь албан тушаалтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа учраас тэр эрдэс дээр ингээд орж гараад явсан байхыг бас үгүйсэхгүй нэг талаас нь. Зүгээр засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүд дээр очиод битээ орооч гэсэн оролцоо байсан л гэж боддог. Байсан. Байсан гэдгийг манай зарим гишүүд бас чуулган дээр ил тодорхой илэрхийлсэн. Дээрэс нь засгийн газрын гишүүн учраас сайдынхаа одоо судал тий албан тушаалын асуудал яригдж байгаа учраас тэр нь бол байх нь бол зүй ёсны юм а гэж бид нар ярьж болохгүй. Яагаад гэвэл тэд нар их хурлын гишүүн байхгүй. Давхар дэлтэй хүмүүс шүү дээ. Их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн. Тэгэхээр их хурлын гишүүний үндсэн чиг үүрэг нь тэргүй ирэмбэд байх хэрэгтэй. Одоо нөгөө ирэмб гэл айгу хөсвөлөд ярьж байгаа. Тэгэхээр юу нь тэргүй ирэмб байх юм? Их хурлын гишүүний үүрэг нь өөрөө тэргүй ирэмб байх хэрэгтэй тий. Дээрээс нь сайд нарын яг энэ үзэгдлийг бид нар за явах аргагүй гэж өрөөс ингэж зөвтгөж ингэж өршөөнгүүгээр уучлангуугаар тэгээ байх ёстой үзэгдэл мэт ингээд хөвшмөл ойлголт боталтал нь ер нь явсныхаа горыг бид нар нэг талтаа амсаж байна. Хоёрдугаар бас нэг гор юу вэ гэвэл бид нар давхар дээлнийхаа горыг амсаж байна. Маш их засгийн газрыг томруулсныхаа горыг амсаж байна. Түрүүн таны ярьдаг ялчгүй эрх мэдлийг хэд төвлөрүүлсэн засгийн газрын эрх мэдэл маш том байгаа. Энэ одоо зүйлийнхаа бас горыг манай парламент амсаж байна. Одоо яг энэ хямралаас парламент гарахгүй болвол бид нар ер нь энээс цаашаа бол энэ хിവэр нь ингээд үргэлжлүүлээд энэ чигээр нь явах юм бол ер нь парламентын засаглалтай гэж хэлэхэд бол их л хэцүү л болох гэдэг гэсэн үг тийм. Тэгэхээр нэг олон шалгуурууд байдаг. Тэрний шалгуурыг үндсэндээ бид нар бас хангахгүй талдаа л болж эхэлж байна. Эрсдэлтэй холбоотой асуудал дээр засгийн газрын гишүүд, их хурлын гишүүдэд нөлөөлөд нэгдэг гомдлууд их хурлын гишүүд тухайн үед хэд дээрээ тавьж ирсэн болохоор бид энийг асуудаг. Засгийн газрын гишүүн улсын их хурлын гишүүнийг хавсарч гүйцэтгэж болно гэдэг асуудал дээр бол бас л маргаантай.
цэцгийн 3 чигээр дүгнэлтүүд гарч чад одоо ингээд кодх болсон шүү дээ сүлдтэй. Яг засгийн газар болоод улсын хурлын институт хоорондын энэ ялгаа заагийг одоо бие биендээ харилцан хяналттай байх ч гэдэг юм уу. Энэ яг үндсэн зарчмыг алдагдсан байна гэж таад үг хэмжээтэй. Тэгэхээр яг энэ асуудлыг яаж засах юм? Тийм юм танд хольжийн хувьд бас гаргалгаа байдаг. Ямар ч байсан засгийн газрын үндсэн хуулийг болоод ялангуяа их хурлыг ингэж одоо юу гэдгийг их хурлыг хяхан богдуулах гэх юм уу одоо нэг ийм одоо үйлдэлүүдийг зөв бус үйлдэлүүдийг дээрэс нь яг нарийн ярих юм бол бас энэ чинь үндсэн хуулийн зөрчил бүхий үйлдэлүүд гэсэн үг тийм. Энэ үйлдэлүүдийг ер нь одоо өстой үндсэн хуулийн цэцэд нь өгөх өстой газар нь гарах өстой гомдлуудыг гаргаж авах өстой юм байна. Энэ үйлдэлүүдийг тогтоож авах өстой юм байна. Нэг. За хоёрдугаарт гэхдээ яг одоо цаг нисхийг бол би хэлж мэдэхгүй. Зүгээр сүүлийн үед ингээл зарим нэг судалгаа бүтээлүүдийг уншиж байхад 92 онд тухайн үед яригдчихсэн нэг чухал зүйл нь үндсэн хуулийн тагнуулын байгууллага гэж байх ёстой Монголд гэж бол хэд хэдэн газар яригдаад тэр байтугай одоо хуулийнх нь орчуулга бусад улс орнуудад байдаг хуулийнх нь орчуулгыг хүртэл хийгээд хургуулж исэн тохиолдол чим тогшч гэсэн бас яг тэр хуулийн орчуулгыг нь хийгээд тухайд албан тушаалтнуудад хургуулж исэн юм билээ. Тэгэхээр энэ бас институцийн дээр байх ёстой юугүй юу гэдгийг бид нар бодох ёстой юм билээ. За яагаад энэ институцийн тухай бодох болов гэвэл бас л дахиад энэ үйл явдалтай холбоотой. Ер нь бол үндэсний аюул байдлын зөвлөл бол үндсэн энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэж би хувьдаа итгэдэг байсан, найдаж байсан. Гэвч одоо бас сая сүүлийн үед болсон энэ үйл явдалтай холбоотой үндэсний аюул байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тийм гэдэг юм үндэсний аюул байдлын одоо зөвлөлд ажилладаг шинжээч жишээ нь үндсэн хуулийн цэцэд очиод дахиад шинжээчийн дүгнэлт гаргаад мэдүүлэг өгөө зогсож чинь ч гэдэг юм. Ингээ харахаар бас яг үндэсний аюул байдлын зөвлөл өөрөө бас энэ дээр энэ чиг үүргийг үндсэн хуулийг хамгаалах тий үндсэн хуулийн институцийн үндсэн хуулийн парламентын ардчлалын эсрэг явагдаж байгаа энэ үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх тийм институц ер нь биднэрт байхгүй мэн гэж харж байгаа. Зүгээр хувь судлаач нарт найдаад ингээд явж ирсэн юм байна. Би ч гэсэн одоо хувьдаа одоо жишээ нөгөө бие даасан хараад бус судлаач нар энэ дээр дүгнэлт гаргаасай. Эрдэм шинжилгээний үйл бичээсээ эсвэл байр сууриа илэрхийлээсэй гэл тэгэхээр ингээл бараг л байхгүй л юм л да. Тэгээ нэг улс төрчид энэ дээр байр суурь илэрхийлэхээр иргэд энийг зүгээр шууд улс төр гэж хараад нөгөө гол яриад байгаа үндслэл аргумент руу анхаарал хандуулахгүй байна. Тийм учраас энэ дээр нөгөө бие даасан судлаачдын орон зай яалчгүй энэ асуудлууд дээр үнэхээр дутагдж байна. Та бүхэн ч гэсэндээ бараг сэтгүүлчид ч гэсэндээ их сурвалжийн хямралд бараг л орж байгаа шүү дээ тий. Хинээс яриа ахгүй хин энэ дэр хүнлэнгийн байр суурь илэрхийлэх үү гэдэг. Энэ орон зай үнэндээ бид нарт үнэхээр одоо дутагдж ирж байна. Энэ цаашид нөхөгдөхүү гэвэл маш хэцүү. Тэгэхээр энийг институцийн хэмжээнд аваачих талаар ярих хэрэгтэй юм болов уу гэж нэг талдаа харж байгаа. За нөгөө талдаа хоёрдугаарт яг энэ хяналт балансын асуудал тий. Нэг юм дээр бид нар бас айгүй сайн зөв залруулга бөгөөд ойлголт хийх хэрэгтэй юм лээ. Парламентын засаглалтай болохоос биш гурван засаглалтай биш. Энийг нөгөө бид нар засаглал хуваарлах хонлоор ингээд гурван засаглалтай юм шиг ингээд ойлгоцсон тий. Парламентын засаглалтай парламентын засаглалтай орны хувьд хийх ёстой чиг үүрэг ажлуудаа гурван институцэд хуваарлаж өгч байгаа. Уг нь бол тий. Тэгэхээр энэний балансын асуудал уг нь бол парламентын засаглал нь өөрөө үндсэн засаглалын хэлбэр нь өөрөө парламентын засаглал. За тэгэхээр энэ ойлголт энэ зүйлүүдээ бид нар эргэж нэг хараад магадгүй их хурлын тухай хууль, их хурлын дэгийн тухай хуулийн зарим нэг залтуудыг залруулах ёстой юмнууд бол байгаа. Гэхдээ илүү сулруулах гэхээс илүү бид нар үндсэн хуулиндаа нийцүүлээд илүү парламентын засаглалыг бэхжүүлэх тод том руу харуулах тэр эрх мэдлүүдийн асуудлыг ярих ёстой юм байна гэж харж байгаа. За одоо жишээ нь 3 дугаарт юу вэ гэвэл ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал, ерөнхийлөгчийн үндсэн хуулийн 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсноос хойш хэд хэдэн хуулиуд өөрчлөгдөх ёстойг нэг нь ерөнхийлөгч институцийн хууль өөрчлөгдөх ёстой. Одоо болтол өөрчлөгдөөгүй байгаа. Дагаад хоргийн асуудал яригдана. Хориг юун дээр тавих, юун дээр тавьж болохгүй юм бэ гэдэг хил хязгаарыг гаргаж ирэх ёстой. Тэгжиж бас парламентын дархлаа хадгалагдаж үлдэх юм байна гэдэг. Ингээд харахаар би одоо ганц одоо гишүүн гэхээс илүүтэй бид нар институцийн түвшний их яриа хэлэлцээр хийж зөвшөлтсөл хийх хэрэгтэй болоод байгаа. Гэтэл яг одоогийн нөхцөл байдал яг ийм зөвшөлтсөл хийх хэмжээнд одоо байна уу гэвэл харамсалтай нь одоо зөвшөлтсөлийн хэмжээнд очихооргүй болчихлоо л да. Тэгэхээр ойрын нэг 2 жилдээ энэ эдэд засагдахад их хүнд болов уу гэж харж байна. Үндсөөлөөр улсын ерхий сайд танхимаа
өөрийн дураар одоо ямар нөлөөлөл хөө харт бусаар бүрдүүлдэг. Гэхдээ ерөнхий сайдыг томлох эрх нь зөвхөн одоо бага ард түмэн гэж ярьдэн шүү дээ. Улсын хурлаас хадгалагддаг. Хариуцлага тооцох асуудал нь ч гэсэн парламентд хадгалагддаг. Хариуцлага тооцоход ерөнхий сайдыг огцруулъя гэдэг асуудал тавьдал үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага шийдвэрээрээ за үндсэн хууль зөрчиж та нар ерөнхий сайдыг огцруулж болохгүй гэдэг асуудал байдаг. Яг энэтэй холбоотой би хэд хэдэн хуульчдын ер нь байр суурийг ингээд сая өнгөрсөн хоногудад харлаа л та. Ингээд яваад ангууд засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг үндсэн хуулийн зарчим алдагдчихээн гэдэг байр суурийг бас цөөнгөө хуульчид илэрхийллээ. Та энэтэй санал нэгдв. Цэцгийн дүгнэлт гарах хүртэл санал нэгдэхгүй байх байлаа. Цэцгийн дүгнэлт гарснараа санал нэгдлээ л гэж одоо зааг ялгаатай хэллээ л да. Гэхдээ яг өнөөдрийг хүртэл явж ирсэн эрх зүйч хүний одоо би ч хуульчийн эрхээ түтгэлзүүлсэн. Эрх зүйч хүний хувьд өөрийн гэсэн итгэл үнэмшил, итгэл найдвар байдаг. Тэр зарим нэг итгэл үнэмшил, зарим нэг итгэл найдвар үнэцүүлд бол тодорхой хэмжээний өөрчлөлт орох үйл явц боллоо гэж би зүгээр хувьдаа өөрөө хувь хүний хувьд дүгнж байгаа. Зарим нэг юм бид нар их эргэж харах хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Ялангуяа энэ өнөөдрийн гаргасан энэ үндсэн хуулийн цэцгийн маргааны асуудал дээр эрцийн асуудал гэдэг ингээд нарийн яг энэ их хурлын дэгийн тухай хуулиараа зохицуулж байгаа асуудал руу үндсэн хуулийн цэц орох хэрэгтэй байсан уу гэвэл би бол орох хэрэггүйсэн гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Бүр энэ тухай ч гэсэндээ олон одоо судалгаа бүтээлүүд бол зөндөө олон байгаа. Тэгээ ялангуяа парламентын хинтээч хуваалцахгүй онцгой бүрийн эрх гэж байгаа. Тэгэхээр энэ хинтээч хуваалцахгүй онцгой бүрийн эрхийн асуудал төр цэц яаж орж ирдэг вэ гэвэл хоёр үе шаттай орж ирэх ёстой. Гэхдээ хоёр үе шаттай орж ирэхдээ эхлээд нөгөө зөвшөлтслийн замаар орж ирээд үнэхээр одоо цэц их хурл хоёрын хооронд тухайн үндсэн хуультай холбоотой хэрэглээтэй холбоотой үндэслэл бүх юм маргаанууд гарах юм бол тэрийг нь дахиад дараагийн шатандаа шийддэг ийм одоо дигийг бол оруулж ирсэн байдаг. Одоо үндсэн хуулийн дээрээ гэсэн. Тэгэхээр энэ одоо зөвшөлтслийг бид нар бас бүр алхасчлаа. Тэ их хурл болоод цэц хоёрын хооронд ямар ч юм зүйл явахгүй цэц эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ бүх үе таалхыг нийцлээ. Магадгүй зүгээр энэ тохиолдолд цэц эцсийн шийдвэр гаргах нь зөв байж болно. Магадгүй тийм үндслэлтэй байж болно. Гэхдээ цаашид ингэж ивэл яах вэ? Энэ хаалгыг үндсэндээ нийцэж байгаа байхгүй. Тэгэхээр хит хитэн жаахан нээж болохгүй хаалгыг нийцсэн биш үстэй л гэж би санаа зовноод байгаа. Ялангуяа нөгөө цэцийн би түрүү уншсан тийм үйл ажиллагааг их хурлын үйл ажиллагааг үндсэн хууль нийцэж гинэ гэж үзээд. Гэтэл үндсэн хуулийн дээр их хурлын үйл ажиллагааг хянах тухай байхгүй дөрвөн асуудал байгаагийн эхний нэгдүгээр их хурлын бусад шийдвэр тогтоол хуулиуд баг. Тэгэхээр эн чинь яах вэ? Гараад ирсэн хүчин төгөлдөр батлагдсан энэ зүйлийг л хянах тухай байхгүй. Тэрнээс биш их хурлын үйл ажиллагаа процесс явцад өөрөө цэц оролцоод эхлэвэл бид нар яах гэж ард түмнээ сонгогддгийг тэр олон хүмүүсийн төлөөллийг үгүй хийж байгаа хэлбэр гэсэн үг тийм. Маргаа үсгээд явсан бас гол асуудлуудын нэг нь санал хураалгасан саналын томьёол байлаа л та. Янз бүрээр л бие биенийхээ өөртөө таалагдсан өнцгөөс ярих гэж хичээж. Төрийн байгуулалтын байнгын гурваны дараа сандын өчир дараа манай нэвтрүүлгээр орж ирээд ярьсан л та. Манай дээр бол санал хураагаад нэмэргүй. Анх орж ирсэн саналаар буюу ерхий сайдыг огцруулахыг дэмжиж гэдэг саналын томьёолоор санал хураах ёстой гэж ярьчаад 2 хоногийн дараа өөрөөр хураасан. Өөрөөр хураахад би хоёр талдаа бие биенийхээ ашиг сонирхлыг л хүндэтгээд явж гинүү да гэдэг ийм эргэлзээ төрсөн. Та энэ саналын томьёол үндсэн хууль нөхөр зөрчиж үү? Байнгын ороор орсон саналын томьёол үндсэн хууль зөрчөөгүй. Байнгын ороор яг орохдоо яг л одоо ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих хэсгээр саналын дэмжиж гинүү гэдгээр саналын томьёол санал хураасан. Дэмжихгүй буюу ерөнхий сайд цаашаа ажиллаа өргөжлүүлээд хийх тухай юм саналын томьёол дээр үндсэндээ гишүүдийн олонх нь санал нэгдээд ингээ процесс явсан. Тэр нь магадгүй зүгээр бодож ирснээс өөр одоо саналын томьёол гарч ирсэн учраас сандралцсан бах, нэлээд сандарцгаасан бах. Би хувьдаа бол тухайн үедээ бол бас энийг улс төрийн нэг үйл ажиллагаа байж болох юм. Яагаад гэвэл энэ байнгын хороо хуралдах гэж дунд нь 2-3 удаа хойшилсан, хугацаагаа сунгасан санаж байгаа бол тий 5 дахь өдөр 4 дахь өдөр хуралдаад эцсийн шийдвэр гаргачих боломжтой байсан боловч хойшлуулсан.
Тэгээ ийм нөгөө зөвшөлтсөл явагдах процесс, орон зай, цаг хугацаануудыг байнгын хорооны зүгээс бол хангалттай өглөөл гэж харж байгаа. Харамсалтай нь үүнийг бол ерөөсөө ашиглаагүй, зөвшөлтслийг хангах бодиттой алхам хийсэнгүй л гэж харж байна. Би бол байнгын орон дээр санал хураахад одоо та ерхий сайдыг огцруулахыг огцруулах бичгээр гар хэсэг зурсан. Яг ерхий сайдыг огцруулах дээр санал дээр гар хэсэг зурсан гişүүд. Одоо нэг ярихад хоёр талд хуваагдсан байгаа нь үнэ юм гэж. Тэгээд зал гаргачлаа гэж шаарддаг. Өмнө нь яг ийм асуудлууд явж ирсэн. Эсвэл түүгээр кнопа дарахгүйгээр явна. Эсвэл кнопо тоолно. Кнопын босоо байгаа шүү дээ. За хэдүүлээ ингэж ярьж байгаа дэмжчихгүйгээд байнгын орон дээр үлдээгээд байнгын орон саналаар чуулганлын орол манай тал шийдвэр гарах юм байна да гэдэг зал гаргах чуу гэж харсан. Яг хөө тэн дээр нэг ийм үйл явцыг бид нар бас аягүй сайн бодох хэрэгтэй. Ер нь бол чуулганд гишүүдийг оруулахгүй байх гэдэг процесс ер нь хамгийн түрүүнд явагдсан процесс нь тэр үнэ хэрэгтэй бол аль болох гишүүдийг чуулганд оролцуулахгүй байх, аль болох чуулганыг хийхгүй байх, нөгөө 10 хоногт нь багтаахгүй байх тий. Тэгээ манай их хурлын хувьд бол яалтч байхгүй 10 хоногтой багтааж хийх ёстой үүрэгтэй тий. 10 хоногтой багтааж хийхгүй бол үн зүйл зурцсан. Дахиад ялгаа авахгүй цэцгийн өмнө бүгдээр очиод ингээл зогсгол байсан. Тэгэхээр яг энэ нөгөө эрцийн хувьд бол аль болох чуулганд оролцуулахгүй, чуулганы эрцийг бүрдүүлэхгүй байх гэж одоо засгийн газрын зүгээс авсан арга хэмжээнүүд нь эцсийн дүндээ альж тохиолдолд үндсэн хуулийн зөрчил рүү авчиж байгаа учраас яг энэ сандлын томьёоллын шийдэл бол гарсан болов уу? Санал хураасан төрийн байгуулалтын байнгын орон дээр та сууж илүү? Санал хураах үед бол суугаагүй. Асуулт хариулт үед 4 өдөр илүү 5 өдөр болсон тэр хуралдаан дээр бол байсан. Суусан бол би таньс суух гэсэн. Санал хураалтын дүнг харахад Ардчилсан намын 3 гишүүн л ерхий сайдыг огцруулъя гэдэг конопт дарсан. Одоо 2 гишүүн л одоо самбаг гишүүн, ганц төмөр гишүүн 3. Тэгээд таны хэрэг дэмжихгүй санал дарсан бол яагаад дэмжихгүй санал дарсан бэ гэж асуух байсан. Цэцтэр улсын хурлаас хэдэн итгэмжлэгчсэн төлөөлөгч батсан? 12 билүү. Та нэг ингээс. Тийм ч учраас би таныг бас ярьсан дөрсөн. Улсын хурл баталсан тогтоол шийдвэрээ хуулаа хамгаалах гэж цэцтэр очдог. Та яд хамгаалаагүй. Хамгаалгаж хүсээгүй болов гэж харсан. Орж ирээд мэтгэлцээний зарчмаар үндслээ тайлбарлаад баталсан тогтоолоо хамгаалаад тэгэл гарч ирэх юм болов гэсэн бүгдээрээ төрүүлээд хуралдааны орхио гараад ирсэн. Яагаад ингэж хандж байгаа? Бидний хувьд хамгаалах гэж оролцсон, хамгаалах бүх одоо процесс гэх юм уу да хүсэлтүүдэд тавьсан, гомдлоо тавьсан, харамсалтай цэц бол ерөөсөө энэ процесс хүсэлтүүдийг хуулийн дагуу шийдвэрлээгүй. Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаагүй. Цэц бол тэр нь бол сүүлдээ маш илэрхий болсон. Одоо та хэд маань бас мэдчихэл байгаах. Бид нар 2 хүсэлт 2 гомдол гаргасан. Аль алийн шууд цэцгийг хурлыг даргалж байгаа хүн шууд танхимд амар хариулт хэлээд наадах чи хилцэхгүй гэсэн. Тэгэхээр одоо хамгийн одоо наад захын шүүхийн одоо процесс тавигддаг хамгийн наад захын шаардлага хүсэл гомдлыг шийдвэрлэх тий. Энийг бол бүр огт шийдвэрлээгүй. Тэгээ тэр тухайга дүгнэлтэн дээр юу гэж одоо энэ процессыг дүгнэдгийм бол доо гэсэн чинь иргэд өргөдөл мэдээлэл гаргасантай холбоотой асуудлыг тий шийдвэрлэж явах явцад гомдол гарах юм бол цэц шийднэ. Албан тушаалтан хүсэлт гаргасан бол цэцгийн гомдол хүсэлтийг шийдэхгүй гэж бичиж. Энд ч одоо юу гэсэн үг? Тэ иргэдийн одоо өргөдөл гомдолтой холбоотой асуудал дээр их хурл хүсэлт гомдол гарах юм бол тэрийг цэц шийдээд албан тушаалтан хүсэлт гаргаад цэцээр асуудал шийдвэрлүүлэх юм бол хэний ч хүсэлт гомдлыг цэц шийдэхгүй гинэ. Тэгэхээр ингээд албан тушаалтан чинь бүр одоо юу гэдгийг цэцийнхаа дээр байх шиг байх юм. Нэг. За хоёрдугаарт гэвэл бас нэг зүйл юу вэ гэвэл хуралдаа нээлттэй болсон бол бид нар бас цааш үргэлжлүүлнэ гэх нь бол тодорхой байсан. Нээлттэй гэдэг дээр та нар бүгдээрээ мэдчихэж байгаа бичлэг үндсэндээ зогссон. Бичлэг зогсохдоо засгийн газрын байр суурь нээлттэй шууд дамжуулалтаар яваад тэгээ шууд бичлэг зогссон. Их хурлын
итгэмжлэгсэн төлөөлөгч за булган туяа даргын хувьд бол бас энэ байр суурийг энэ бичлэг яагаад олон нийтэд зогсчихвоо. Нээлттэй явуулна гэж та нар зарласан. Энэ бичлэг чинь зогсчлоо гэхэд баясгалан дарга шууд юу гэж хариулсан гэж баясгалан дарга Бямцогц цайдаа яагаад энэ бичлэг зогсож байгаа юм бэ гэж асуусан. Бямцогц цайдаас асуусан. Цэцгийн дарга. Цэцгийн дарга хуралдаан дээр. Дотор нь одоо нөгөө сэтгүүлчид оюутнууд сууж байгаагаа бас нээлттэй л гэж тайлбарлах байх л та. Гэтэ энэ бол хангалттай нээлттэй байж чадаагүй гэж би хувьдаа хэлнэ. Юуны хувьд бол хууль ёсны дагуу авах ёстой бүх арга хэмжээ тий хэргийн маргалдагч одоо хэргийн гэж би дандаа бас ярьчаад бас бахан хүмүүс шүмжлүүлсэн. Маргалдагч талууд аль аль нь хангалттай мэтгэлцэх нөхцөлтэй байх ёстой. Үнцүүлэн дээр ч тэгдэм заалт байгаа. Мэтгэлцүүлнэ гэд. Энэ нөхцөл байдал огт бүрдээгүй учраас бид нар бол за хуулийн дагуу авах ёстой бүх арга хэмжээ бүх зүйлүүдээ авлаа. Хууль бол энэс цаашаа угаасаа хуулийн дагуу бол үйлчлэхгүй байна гэдэг нь тодорхой юм байна. Ингээд улс төрийн акц руу шилжийгээд ингээд хуралдааныг бол орхисон. Хуралдааныг орхиж явснараа шийдвэрт бол нөлөөсөн гэж юусоо бодохгүй байна. Шийдвэр бол үндсэндээ гарцсан байсан гэж тухайн үед бол бид нар бас дүгнсэн. Урьдчилан шийдвэр бол гарцсан юм байна гэдэг нь бол маш тодорхой болсон. Хуралдаан явж байхад цэц урьдчилан шийдвэр гаргацсан байсан. Тэр шийдвэртээ тааруулж асуултууд асуугдсан. Бидний хуралдаан орхиж явахын өмнө баасанд орж итгэмжлэгсэн төлөөлөгчөөс асуулт асуусан. Асуулт асууж явах явцад бол дүгнсэн асуултууд асуусан. Цэцэн шийдвэр эцсийн байдлаар гарцсан гэсэн одоо хардталт мэдрэмж төрсэн болохоор та ер нь хуралдааныг хаяад гарсан байна л гэж ойлголоо. Мэдээж бусад асуудлууд та сая хэллээ тийм ээ. Би энэ хуралдаан даргалсан хүний асуудал руу ормоор. Болгон туяа одоо дид дарга гэх юм уу гişүн гэх юм уу. Дид даргын хувьд эцсийн шийдвэрээр гараад одоо ингээд баг үндсэн хууль зөрчсөн бол эвгүүлэн татах хүндэслэл болно гэсэн. Цэц нийтдээ 4 төрлийн асуудлыг цэцгийн хяналтаар авч үздэг. Их хурлын тогтоол шийдвэр хуулиас гадна их хурлын гишүүнийг үндсэн хууль зөрчсөн хэсэг дахиад дөрөвдөх дээр нь их хурлын гишүүнийг тангараа зөрчиж үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах хэсэг асуудал гэдэг. Энийг нь цэц авч хэлцээгүй. Эргүүлэн татах асуудлыг цэц шийдээгүй. Цэц өөрөө тэн дээр дүгнэлт гаргаагүй. Гэхдээ үндсэн хууль зөрчсөн гэж хэлсэн. Хоёр дахь буюу үндсэн хууль зөрчсөн хэсэг маргааныг шийдсэн. Тийм учраас дүгнэлт гаргасан. Хэрвээ үндсэн хууль зөрчсөн гэж хэрвээ үндсэн хуулийн цэц үзэж байгаа бол энийг их хурл хүлээж авах хэсгээ шийдээд хэрвээ хүлээж авахаар бол ямар хариуцлага гарах вэ гэдгээ их хурл өөрөө шийднэ. Үндсэн хуулийн дээр тийм залтад. Бас зөвлөж байна байж байгаа. Яг энэтэй холбоотой би бас нэг эргэлзээтэй асуудлууд байгаа. Хуулиуд ингээ хараад явж байхад. За боломжтой дид даргатай холбоотой асуудал албан тушаал яах. Хүн бол дид дарга бүгд улсын их хурлын гишүүн. Албан тушаалын асуудлыг үндсэн хууль зөрчсөн байна уугүй юу гэдгийг хэлцэхтэй. Цэцгийн Сэдэр маргаан аймаг шийдвэр тухай хууль дээр байна лээ. Заавалчгүй 7-9 хүний бүрэлдэхүүнтэй цэц хуралдана. 7-9 хүн бол их судал болчихно. Их судал гэхээр эцсийн шийдвэр гаргаж чинь. Их судлаар дүгнэлт гаргаж. Их судлаар дүгнэлт гаргах. Их судлаар дүгнэлт гаргах юм уу тогтоол гардаг. Их судлаар уг нь ал зүүн ал тогтоол гардаг. Тэгтээ дүгнэлт гаргаж болд юм байна тий. Одоо л харин дүгнэлт гардаг болтгол болж байгаа юм байна. Одоо үүнээс өмнөх албан тушаалнуудын үндсэн хууль зөрчсөн хэсэг маргааныг цэц шийдэхдээ дүгнэлт гаргаж ирсэн юм уу тогтоол гаргаж ирсэн юм уу гэдгийг нэг харсан. Хоёрдугаарт дүгнэлт тогтоолч аль аль нь гарахтаа үргэлжлээд үүнийг нь их хурл хилцчихсэн юм уу гэж харсан. Ингээ харахаар аль ч тохиолдол дээр 2010 он хүртэл илүү да бид нар шүүж нэг амжилтаа сайн ямар л тэгээд 2010 он хүртэл гаргасан бүх цэцгийн тогтоолууд дээр дандаа дүгнэлт гаргаад их хурл руу буцааж явуулаад их хурл тэрийг нь хүлээж авах хэсгээ шийдээд хүлээж авахгүй бол дахиад одоо нөгөө маргааныг нь дахиж үндсэн хуулийн цэц шийдээд ингээд нөгөө хариуцлагын асуудлыг эргэж заавал манай цэцэд мэдэгдэнэ үү гэдэг ийм тогтоолынхаа дүгнэлтийн хамгийн доод хэсэг дээр дүгнэх хэсэг дээр тэгж бичдэг. Тийм одоо юу байгаа хгүй. Гэтэл одоогийн энэ гарцсан байгаа дүгнэлтэн дээр тогтоолыг ч хүчзэнгүй болгосон заалт байхгүй. Нөгөө булган туяа гишүүний асуудал дээр ч зөвхөн булган туяаг үндсэн хууль зөрчсөн гэдэг л дүгнэлт байгаа. Тэрнээс биш тэрнээс хойших асуудал дээр бол ерөөсөө дүгнэлт дүгнэж гаргаагүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ дээшээгээ нэгтгэн дүгнсэн хэсэг дээрээ эцсийн шийдвэр болно гэж биччихээд байгаа. Тэгэхээр эцсийн шийдвэр гэхлээр
их хурл хилцэхгүй юм шиг одоо хилцэхгүй л гэж одоо ойлгох гээд байна шүү дээ. Гэтэл нөгөө тогтоолоо хүчингүй болохоогүй. Тэгээд тогтоолын хийн хүчингүй болохгүй. Тогтоол хүчинтэй юм. Эсвэл автоматар хүчингүй болох уу? Мэдхгүй би одоо автоматар хүчингүй болох юм шиг. Автоматар хүчингүй болдог тохиолдолд цэц заавал дүгнэлтэн дээр хүчингүй болгосгоо гэж бичдэг байхгүй юу? Хүчингүй болгосгоо гэж бичхийн тулд тэр нь өөрөө тогтоол ах хэвээр. Яагаад гэвэл болгосгоо гэж тогтоосч чинь тий. Дүгнэлт бол санал. Та сая бас хэллээ те яг энэ үндсэн хуулийн цэцээс гарсан энэ кейсүүдийг харсан гэж байна. Яг албан тушаалтны хэрэг дээр дунцуудаар хуралцсан тохиолдол байсан юм. Дунцууд л биш дандаа 7-9 үний бүрэлдэхүүнтэй гэдгээр байгаа. Гэхдээ их хурл руу буцаагаад их хурл энэ асуудлаа хилцээд энэ албан тушаалтандаа ямар хариуцлага тооцсноо буцааж мэдэгд гэдэг заалт дандаа бичдэг байхгүй. Энэ дүгнэлтэн дээр үс тэгж бичээгүй л гэдэг гэсэн. Юусоо тэгж бичээгүй. Би яг энэтэй холбоотой бас хуулийн залтуудыг харахаар үндсэн хуулийн 29-3-т байна лээ. Улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тагараас цацаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг гишүүнээс эвгүүлэн татах үндслэл болно. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг төдөлгөнзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэж үндсэн хуулийн заалт. Таны хэлдгээр сая Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9-р зүйл байна лээ. За энэ асуудлаар цэц гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх юм бол улсын их хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хоёр туслахгүй да. Нөгөө цэцийн шийдвэрлэх ёстой дөрвөн асуудал гэдэг цэцийн үндсэн хуулийн дээр заасан байгаа. Их хурлын тогтоол, за их хурлын хууль гэд ойлгоч тий. Гуравдах нь сонгуультай холбоотой ард нийтийн санал асуулга сонгуулийн ерөнхий орооны шийдвэр. Хоёрт нь гэдэг. Гуравт нь их хурлын гишүүнийг үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал. Дөрөвт нь тангараагаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал. Энэ хоёр тусдаа зохицуулалтаар явж байгаа байхгүй. Цэц болохоор энэ гуравдахаар нь шийдсэн. Тэгэхээр олон нийтэд бид нар ойлголт өгөхдөө бас олон нийтийн зүгээс юу гэж ойлгоод байгааг нь тангараагаасаа няцаад үндсэн хууль зөрчижээ гэж цэц дүгнээд байна гэдэг аахгүй. Цэц ийм дүгнэлт гаргаагүй гэсэн. Гурав дахь асуудлыг хэрвээ шийдсэн бол одоо шийдсэн юм байна гэж харж байна тийм ингээд цэцийн хаяг гаргалаа. Гурав дахь асуудлыг шийдсэн дүгнэлт гаргасан учраас их хурл энэ дээр дахиад хилцэж явна гэсэн. Тал гэж үзлээ цэц бол үдээж үзэхгүй шүү дээ тийм. Үндсэн хуулиараа л тийм байдгийг. Тэгээд үндсэн хуулийн дээр бас ямар залтаа байгаа вэ гэвэл 1-2 дахь асуудлыг заавал 2 үе шаттай процессор шийдэх буюу 1 дахь 2 дахь асуудлыг шийдсэн тохиолдолд их хурл заавал хилцээд түүний дараа их судлалын хуралдаанаар шийднэ гэдэг заалт. Дахиад үндсэн хуулийн дээр байгаа. Тэгээ би нөгөө үндсэн хуулийн цэц үндсэн хуулийнхаа дээр гарчиж байгаа юм биш үстэй гэдэг байгаа чинь үрийн танд процессын асуудлууд дээр байгаа байхгүй юу? Энэ маргаантай асуудлуудыг уг нь цэц ялангуяа нь улс төрийн албан тушаалтантай ч юм уу улс төртэй холбоотой шийдвэр гарах болгонд гэл хэдэн талаас янз бүрийн хуулийн тайлбарууд хэлээд тэгээд сүултээ цэцэгээ шүүмжлээл ингээл дуустдаг л та. Энэ асуудлыг цэцлэхийн тулд уг нь Монгол Улсын цэцгийн болон цэцэд маргаан хэмжээ тогтоох хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулад өнгөрсөн парламентод дуусаад өргөн бариад хэлц хэсгийг дэмжсэн. Би тэрийг маш сайн санд. Тэр хуулиудыг харангууд одоо цэцэд одоо ямар асуудлыг ямар хүрээ хязгаартай хэлэлцэх, цэцгийн гишүүнд тавигдах шаардлага нь юу байх. Тэгээд хүний үндсэн эрхийн асуудал хүртэл орж ирж байсан шүү дээ. Хүүхдээр ирэхээр цэцэд хандаж болно гэдэг. Энэ асуудлуудыг чинь шийдэхэд энэ хуулиуд ч уг нь бэлэн байгаад хахад яагаад би энэ цэцгийн хуулийг энэ процессын хуульд нь хилцдэг юм бол ерөөсөө гэж яагаад баталцдаг юм бол гэж гайхаад байгаа байхгүй. Энэний ард нэг хардтал төрөд байгаа. Яг энэ хуулиуд хэрвээ ингээд шийдээд явах юм бол нөгөө цэцэд нөлөөлөл байдаг эсвэл томилсон эзэндээ үйлчлдэг гэдэг юм уу те энэ нэр бодиттой байд юм шиг өстэй гэсэн бодол төрж ирсэн. Та ямар бодолтой? Би одоо арайч тийм байхгүй бэлгүүдэл гэж боддгийг. Тийм ихтгэл үнэмшилтэй байдаг. Зүгээр тэр цэцгийн хуулийг яагаад явуулдаггүй, цэцгийн хэрэг одоо процессын хууль яагаад явдаггүй гэдгийг одоо ингээл харахад цэц өөрөө процессыг тогтооно л гэж дахин дүгнэлтэн дээр бичээд байгаа байхгүй юу. Тэгэхээр цэцгийн гишүүд цэц гэдэг институт өөрөө энэ хуулиа явуулдаггүй юм байна да гэдэг хардлага одоо бол надад төрж эхэлсэн. Яагаад гэвэл дэгээ бид нар өөрсдөө тогтоомоор байна. Тухайн нөхцөл байдалд тааруулаад дэгээ өөрсдөө тогтоох тийм одоо хэв маяг тогтоод олон жил болж ирсэн юм байна. Тэр байтугай дэгийн тухай хуулийн дээр цэцгийн өөрхийн процессын хууль гэж үг нь байгаа шүү дээ. Энэ процессын хуулийн дээр заагаагүй дэгийн асуудлыг цэцгийн даргын одоо шийдвэрээр за мэдээж одоо
цэцэн гишүүдтэйгээ ярилцж байгаа л тэр дэг журмыг тогтоодог бах. Гэхдээ энэ асуудал, энэ процесс нь одоо болтол бас нээлттэй биш. Явж байгаа. Гэх мэтэр ингээд цэцэд айгүй олон асуудлууд нээлттэй биш, хаалттай байх сонирхол цэцэд өөрт нь байгаа юм байна гэж би одоо дүгнэж байгаа. Хуулиараа цэцэн 9 гишүүний 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын их хурл, 3-ыг дээд шүүгээ санал болгосноор улсын их хурл томилдог. Мөн дээрэс нь цэцэн процесс үйлийг цэц биш улсын их хурл баталж өгдөө шүү дээ. Цэг таслал бүртээ. Томилж байгаа энэ субъектүүд дээр өөрчлөлт оруулах шаардлагатай үгүй юу гэдэг бас нэг өнцгүүд яваад байдیں۔ Би хуульч биш болохоор сайн мэдэхгүй юм. Яг цэцэн гишүүдээ хаанаас яг томилох нь зөв байдیں۔ Томилох биш, санал болгоод явах нь мэдээж улсын хурлаар томилж байгаа. Хаанаас санал болгох нь зөв байдیں гэсэн байр суурьуд байдаг л та. Тэг би хуульчаас байр суурийг тэрэн дээр сонсох гэдэг. Одоо яг энэ санал болгож байгаа субъектүүд нь онж байгаа юм уу? Би одоо өмнөх ихтгэл үнэмшил дээрээс ойрын хэд хоног маш их эргэлзээнд орцсон. Түүний нэг нь яалчгүй нөгөө томилгооны асуудал байгаа. Гэтэ цэцгийг би үндсэндээ шүүхийн одоо системийн нэг тий цэц бол үндсэн хуулийн шүүх юм а гэдэг ихтгэл үнэмшилтэй байсан. Гэвч одоо яг юм нөгөө шүүхийн наад захын стандартыг хангууц хэмжээний хүмүүс томилогдож гин үгүй юу гэвэл үнэхээр эргэлзэхүйц одоо нөхцөл байдал үндсэндээ үүсчлээ л гэж харж байна. Хэрвээ шүүх гэх юм бол томилгоог бид нар санал болгож байгаа хүмүүсийг харах хэрэгтэй. Яг гэвэл дандаа улс төрийн байгууллагаас санал болгоод байна. За ерөнхийлөгчийн хориг цэцэн их судлалын хуралдаанаас 2 хоногийн өмнө хориг тавихаар цэцэд нөлөөлөх гэсэн оролдого байж болох. Би яагаад гэвэл өмнөх асуудалтай холбогдоод байгаа. Ерөнхийлөгчийн санал болгосноор 3 хоног бол томилсон байна шүү дээ, тийм ээ. Яг би зүгээр хувьдаа юу гэж харж ирсэн бэ гэвэл хэрвээ ерөнхийлөгчийн хориг тавьж байгаа бол цэцэн хуралдаан хойшлох ёстой. Яагаад гэвэл хоригийг хүлээж авах хэсэг асуудал гээд одоо парламент өөрөө шийднэ. Ерөнхийлөгчийн хориг тавих бүрийн эрхийн хугацаа бас тухайн үедээ дуусаагүй байсан, хоног нь дуусаагүй байсан гэдэг ингээ харахаар яаравчлан яг хурал зарлж байгаа нь цэцэн үед ямар учиртай юм бол бас хоригийн үед бас ямар учиртай юм бол гэл энэ хоёрын уялдаа хууль зүйн гэхээс илүүтэй энд улс төрийн дүгнэлт хийх болчиход байна гэсэн үг тийм. Энэ дэр бол нэг хууль зүйн хувьд бол нэг хайхтар дүгнэлт хийх бол шаардлагагүй тийм хууль зүйн үйл явц бол юусаа биш. Зүгээр хууль зүйн хувьд харин нэг эргэлзээтэй асуудал яг энэ дунд үлдчихэж байгаа нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй тогтоолыг дээр маргаан үүсгээд тэг маргаан бас үүсэхдээ бүр айгүй сонирхолтой. Их хурл хилцээгүй байхад маргаан үүсгэсэн шүү дээ 16-нд. Их хурлын чуулган бол 17-нд болсон тийм. Их хурл асуудлаа шийдээгүй байхад 16-ны өдөр цэцээр маргаан үүсгэсэн. Тэгээд 3 дахь өдөр буюу хуулийн хүчин төгөлдөр болоогүй хориг тавьсан байгаа шийдвэрээр үндсэн хуулийн цэц шийдвэр гарсан. Тэгэхээр эн чинь өөрөө бас хууль зүйн нэг том асуудал, нэг том одоо үл ойлгогдох зүйл гэх юм уу тодорхойгүй юм нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэсэн. Хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэр төр цэц дүгнэлт үндсэндээ гаргасан. За нөгөө талаасаа ерөнхийлөгчийн хоригийг бол би хувьдаа бол ерөнхийлөгч хориг тавихгүй байх гэж бодож байсан. Яагаад гэвэл ялангуяа ерөнхийлөгчийн хувьд засгийн газар тий парламентын өөрийнх нь бүрийн эрхийн асуудал руу ерөнхийлөгчийн институт орж ирэх нь өөрөө тохиромжгүй. Тэр дундаа ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудал дээр ерөнхийлөгчийн институт орж ирж нөлөөлөх, хориг тавих нь өөрөө маргаантай. Маргаантай дотроо би өөрөө илүү ерөнхийлөгчийн дээр хориг тавих ёсгүй асуудлын нэг гэдэг итгэл үнэмшилтэй байдаг. Тэгээд 21 онд энэ нөгөө ерөнхийлөгчийн холбоотой ерөнхийлөгчийн институтын хуулийн төсөл явж байхад ерөнхийлөгчийн хориг тавихгүй одоо байх ёстой асуудлуудын нэг дээр яг энэ асуудал явж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ нөгөө цаад одоо үзэл одоо баримтлал тий яг үндсүүлийнхаа агуулгаар ярих юм бол ерөнхийлөгчийг энэ ерөнхий сайдын томилгоон дээр оруулж ирэх байх. Энийг бас нотолж байгаа нэг зүйл нь юу болсон бэ гэвэл 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн хэсэг дээр байдаг заалтыг хүчингүй болгосон бүхэлд нь засгийн газрын томилгоотой холбоотой ерөнхий сайдын томилгоотой холбоотой заалтыг хүчингүй болгосон байхгүй. Тийм төрүүлсэнчлэн цэцэн хуралдааны өмнө ерөнхийлөгч яг энэ асуудал дээр хориг тавьсан. Тэгэхээр засгийн газрын тэргүүнийг томилох бүрийн эрх бол хууль тогтоох дээд байгууллага буюу улсын их хурлд зөвхөн хадгалагддаг.
Гэхдээ улсын хурлын шийдвэрт ерөнхийлөгч өөрөө 20 хэлбэрээр оролцоод байгаа нь ерөнхийлөгчийн ер нь парламентын бүрийн эрхэд халдах үйлдэл үзүүлээд байгаа юм биш үү гэдэг ийм бас үнцэг яваад. Та үүн дээр ямар хариулт хэлэх вэ? Үүн дээр хоёр үндслэлээр тийм гэж хэлнэ. За нэгдүгээрт энэ бол маргаантай сэдв хэдий ч манай үндсэн хууль судлаачдын хувьд ялангуяа судлаачдын хувьд бол парламент ерөнхийлөгч бол энэ одоо бүрийн эрхэд парламентын онцгой бүрийн эрхэд алдахгүй байх хэрэгтэй. Ягаад гэвэл парламентын засаглалтаа бид нар хагас ерөнхийлөгч юм биш. Нэгдүгээр үндсэл. За хоёрдугаарт юу вэ гэвэл сүүлийн үед дэлхийн нийт эрэлттэй яг энэ сорилттой нүр тулж ийн л да. Юу вэ гэвэл ардчлалаас ухрах үзэгдэл гэж бүр улс төрийн шинжилгээ ухаан дотор тийм нэр томьёо орцсон явж байна. Ардчлалаас ухрах үзэгдэл ер нь эрчимтэй явж байна дэлхийн нийтээрээ. Ялангуяа Европ, Хойд Америк гэдэг ингээд энэ улс орнуудын хувьд бол энэ үзэгдэл маш одоо нөлөөтэй байна. Сөрөг нөлөөтэй байна. Дэлхийн хүн амын одоо 4 хүн тутмын 3 нь яг юм ардчилсан биш засаглалтай нэг хүний одоо тий дарангуйлал тий нэг хүний засаглал нэг хүний шийдвэр гаргадаг яг ийм дэглэмтэй оронд 4 хүн тутмын 3 амьдарч байна гэд. Тэгээд энэ талаас нь ингээ харах юм бол манад яг энэ үзэгдэл яваад байгаа юм биш үсттэй гэдэг мэдрэмж бол парламентод орж ирснээс хойш хэд хэдэн удаа төрсөн. Эндээ хизээ ихтгэл үнэмшилтэй болсон бэ гэвэл илүү тэр шүн гэх юм да тий 16-наас 17-нд шилжих шүн бол би бол за энэ бол үнэхээр манай улсын хувьд дэглэмийн хувьд тий парламентын засаглалын хувьд бид нар бол үнэхээр анхаарах ёстой маш чухал асуудал яг хоолойн дээр тулцсан байгаа юм байна. Энэ дээр бол бид нар бүгдээрээ харах ёстой юм. Энийг олж харах ёстой юм байна гэж үнэхээр санаа зовсон. Яг хөө тэн дээр нөгөө гишүүдийг орж ирэх хэрэггүй бол нэг асуудал тий. Гэтэ үүний цаана засгийн газрын эрх хэмжээ маш өргөн хүрээнд тэлж засгийн газрын эрх мэдэл мөнгө тэр бүх юмнууд нэг талдаа гарсан өөрөө парламентыг маш сул дорой болгосон. Хоёрдугаарт одоо бид нар бүгдээ цахимаар гарч байгаа мэдээлэл бүх зүйлүүд хэвлэл мэдээлэл эрхчлөө гэдэг ингэ харж байгаа шүү дээ. Хоёр дахь үзэгдэл нь юу гэвэл яг энэ хэвлэл мэдээллийн орчин хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчинд одоо энэ бас айгүй одоо илтэд одоо нөлөөлөх үзэгдэл явагдаж байна л да. Тэгэхээр ингээ хэд хэдэн шалгуураар харах юм бол бидний нөгөө парламентын ардчлал гэдэг тий итгэдэг энэ ихтгэл үнэмшил энэ үнэт зүйл маань сулраад байгаа юм биш үү? Сулраад байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ анхаараасай. Энэ талаас нь ер нь нэг харах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд яг ялангуяа манай их хурлын гишүүдийг янз бүрээр хэлж байна те. Гэхдээ эн чинь өөрөө хувь хүнийг хэлэх биш. Бид нар парламентын ардчлалаа үн цэнэгүй сулруулж байгаа үзэгдэл өөртөө нэг оролцогч нь болоод яваад байгаа юм биш үсттэй гэдгээ ер нь бид нар яхаа одоо эргээд нэг бодох хэрэгтэй болж байл гэж харж байгаа. Нэг кейс байт юм байна. Ингээ хараад үзвэл 2017 онд ерөнхийлөгч тухайн ерөнхийлөгч Алтмаагийн Батулга хөрсгийн засгийн газрыг бүрдүүлж байх үед Чимдийн Хүрлбаатарыг сайдаар томилох томилгоонд нь хэсэгчлэн хориг тавьж байхад ерөнхийлөгч парламентын бүр ихэд халдлаа гэдэг асуудал ер нь анх хөндөгдөж ирсэн юм байна. Яг тэр ялгаатай юм нь 19 оны үндсэн хуулийн өөрчлөлт ороогүй байсан үйл гэж бодоод байна. Яг энэ үед бас энэ үед хуульчид бас хэлж ирсэн юм байна. Одоо засгийн газрын тэргүүн түүний танхимын гишүүд гэдэг юм уу те. Ерөнхийлөгч хориг тавих нь өөрөө энэ бол засаглалын бас хэлбэр рүү зөрчилдөөн үүсэх эрсдэлтэй юм биш үү гэдэг асуудал ярьж ирсэн юм байна лээ. Та энэ дээр юу хэлэх вэ? Тийм ялангуяа тэр үед яригдчихсэн нэг чухал зүйл нь үндэслэн гэсэн үг те. Юу байсан бэ гэвэл нөгөө хагас ерөнхийлөгчийн засаглалтаа тохиолдолд орны тохиолдолд яг энэ ерөнхийлөгчийн хориг яг энэ кабинетийн бүрэлдэхүүн ерөнхий сайдын асуудал дээр орж ирдэг. Бүтэн ингээ парламентын засаглалтаа гэж байгаа бол ерөнхийлөгч яг ийм асуудлууд дээр бол орж ирэх ёсгүй маа гэдэг. Яг энэ байр суурь бол нэлээд судлаачдын хувьд бол нэлээд хүчтэй илэрхийлж ирсэн. Тэгээ би бол илүү яг энэ талдаа одоо байдаг. Ялангуяа бид нар бол парламентын засаглалтай гэж байгаа орны хувьд бол яг ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг бүх асуудал дээр хориг тавих юм уу? Ямар асуудал дээр хориг тавихын тавихгүй юм бэ гэдэг дээр нухацтай хандаад энэ асуудлыг бол харах хэрэгтэй гэж харж байгаа. Дээрэс нь өнөөдөр ерөнхийлөгч хоригоо буцааж
явж явах шиг байна. Тэгээд ерөнхийлөгч юу н хоргоо буцааж татах тухай хуулийн зохицуулт ерөөсөй байхгүй. Тэр энэ үүний цаана юу хараад байна вэ гэвэл юу гараад байна вэ гэвэл ерөнхийлөгчийн хориг улс төрийн нэг хэрэгсэл ялангуяа ийм нэг томилгооны асуудал дээр орж ирж байгаа нөгөө улс төрийн хэрэгсэл болгож яг ерөнхийлөгчийн хориг орж ирж байгаа биш үсттэй гэдэг ийм хардталт бол байгаа гэсэн. Ерөнхийлөгч хоригоо татсан ч татаагүй ч дахиж ийм хориг орж ирэхгүй гэх юм одоо баталгаа байхгүй. Одоогийн үеэр бол байхгүй. Энэ бол цэвэр онлын үед маргаан явж байгаа. Яг 21 оны төсөл дээр бол энэ ялчгүй орж ирж исэн цаалт. Би энэ зарлыг бас таны хэлсэн чинь санчлаа. 19 оны үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бусад бүх маш олон хуулиудыг уялдуулах нийцүүлэх шаардлага гарсан. Энэ дээр бас нийцүүлээгүй үлдсэн бас том хуулиудын гэвэл нэг нь ялтч ерөнхийлөгчийн тухай хууль. 2021 онд хууль зүйн дотоод хэргийн яам дээр боловсруулж эхэлсэн ерөнхийлөгчийн тухай хуулийн шинжилсэн найруулга хэлбэрээр байна. Тэгэхэд бол ялангуяа яг энэ үндсэн хуулитай нийцүүлээд ерхий сайдаа хөсрүүлэх хэсэг асуудал дээр ерөнхийлөгч хориг тавихгүй. Тавихыг хориглоно гэдэг заалт байснаас харчлаа. Тэгэхээр 19 оны үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөө бид нэр бусад хуулиудыг бүрэн нэгтгэж чадаагүй юм байна. Ялангуяа нөхөрлөлийн хууль, дэгийн хууль, түүнийг зохицуулсан процессын хуулиуд, сүүлдээ энэ цэцэн хууль гэдэг асуудал ч юу н орж ирэх юм шиг байна. Хууль тогтоох дэд байгууллага та бүхэнд хийх ажил маш их байгаа юм байна да. Гэсэн л дүгнэлттэй үлдэж байна. Нэг юм би одоо бас яг парламентд орж ирж байгаа ирээд нэг зүйлийг бас их яагаад байгаа. Улс төрийн зөвшөлтслөөр яриа хэлцээр хийгдэж явдаг хуулиуд гэдэг нь дандаа юм институтын шинжтэй хуулиуд байна. Ерөнхийлөгчийн тий их хурлын дэгийн, их хурлын цэцэн гэд. Тэгээ яг ийм нэг институтын шинжтэй энэ хууль тогтоомжуудын өөрчлөлт нь өөрөө улс төрийн намууд судалтай болоод судалгүйгээс үл хамааран гэсэн үг. Улс төрийн намууд энэ дээр ийм шинжилэлт явагдах ёстой юм байна гэдэг зөвшөлтсөл энэ хууль батлагдах гол үрдэж нөхцөл юм байна. Би бол зүгээр урд нь хуульчаар ажиллаж байхад тэгэл хуулийн бичил батлуулчихгүй гэл айгүй амархан боддог гэсэн бохоггүй. Гэтэл эн чинь өөрөө хууль зүйн одоо салбарын асуудал биш, нэмэх нь улс төрийн шинжилгээ ухааны салбарын асуудал давхар орж ирээд энэ хоёр салбарын тий шинжилгээ ухааны асуудлууд дээр зөвшөөрөлцөл янз бүрийн бүх одоо талаас нь үнэлж дүгнжиж тэг ялангуяа нөгөө хууль зүйн үеийн нөгөө балансыг барихад манай хуулийн гэхээс илүү яг улс төрийн шинжилгээ ухааны талаасаа яг нөгөө хүчний харьцаа, тэнцвэр, хаанаа гарахын, хаанаа очихын, аль эрх мэдэл нь хаанаа очиж нөлөөлөх гэдэг нь өөрөө яг энэ улс төрийн шинжилгээ ухаанаар заашгүй судлагдж сайтар энэ дээр ярилцаж тэ сайтар энэ дээр яг нөгөө шинжилгээ ухааныхны үнэлэлт дүгнэлт гарч иж энэ хуулиуд өөрөө явах ёстой хуулиуд болж таарч гэсэн. Тэгээд ялангуяа энэ нөгөө бидний одоо төдийлөн нэг хайхтар хүний амьдралд ингээд л те баасан жаргалын өдөр тутмын амьдралд талхны үнэнд очиж нөлөөлөхгүй хуулиуд гэднийг анзаарахгүй яваад байсан чинь эн чинь өөрөө нөгөө ардчлалыг чинь нөгөө үндсэн хуулийг чинь бэхжүүлэх гол институцуудын хуулиуд өөрөө өнөөдрийг болтол байхгүй байгаа нь өөрөө маш том одоо улс төрийн хямралыг институцийн хямралын бас нэг том суурийг тавихад хүрэгчүүдээ л гэж харж байгаа. Тий. Сая үндсэн хуулийн цэцэн их судлалын хуралдаан болоод түүнтэй холбоотой шийдвэрүүд гараа явж байхад сэтгүүлчид ч гэсэн хоорондоо ярьж байлаа. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ялангуяа энэ гүйцэтгэлийн тэргүүнтэй холбоотой огцруулах асуудал дээр бол анх удаа тэр зохицуулалтаа хэрэгжилж үзэж байгаа бид нар тийм ээ. 43-ийн. Тий. Анх удаа хэрэгжилж үзээд яг цэцэн гарч байгаа шийдвэрүүд цаашдаа бид нар юу юуг тодорхой болгох ёстой гэдгийг бол маш сайн харууллаа л гэдгийг л ойлгож авлаа. Сайн тий. Сайн үлдв. За тэгээд дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт урилга хүлээн авч хүрэлцэн ирээд өдөөс хэдэн төлөнгөө барьсараа холдсон. Улсын хурлын гишүүн Урлаадрын баасан жаргал танд баярлалаа.